За Дорнод аймаг бол нийт одоогийн 16 оны жилийн эсрэг нийт 77 мянган хүн амтай. За ер нь бол хөлийн хувьд бол Оросын холбооны улс бүгд найрамд хятад ард улстай хэлэлдэг, хөлийн таван бүстэй хөдөлгөөнд хүн ам ихтэй бас аймгийн төвд нийт хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг ийм нэгтршил ихтэй аймагуудын нэг байгаа. За Дорнод аймгийн бэлгийн замын халдвар төвчин бол 2000 оны байдлаар улс аймгийн дунджаас бол 2.6 дахин их. За 2013 онд бол 4.5 дахин их бүртгэгдсэн байгаа. За нийт халдвар төвчний бараг 52% нь бэлгийн замаар дамжих халдвар эзэлж байгаамаа. За тэгээд аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас бэлгийн замд дамжих халдвараас бууруулах чиглэлээр 2013 оноос тасралтгүй бас үйл ажиллагаа хэрэгжүүлж өнөөдрийн хүртэл бас амжилттай хэрэгжиж байна. За 2013 оны байдлаар бол бэлгийн замын дамжих халдвар төвчний эрт илрүүлгийг эрүүл цус аян гэсэн нэртэйгээр зохион байгуулж өнөөдрийн хүртэл 5 дахь жилдээ эрүүл цус 5 аяныг зохион байгуулж байна. За үүний үр дүнд 2013-аас 16 онд бэлгийн замаар дамжих халдвар төвчнийг 35.4 промиллоор бууруулчихад байгаа. За үүний үр дүнд бол ганц аймгийн засаг даргын тамгын газар орон нутгийн хөгжлийн сан, за олон улсын байгууллага буюу нүүбийн хүн амын сан, эрүүл мэндийн яам энэ дээр бас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн биднэрт бас их дэмжлэг болж байгаа. За өнөөдөр 2017 оны байдлаар мөн үеийнхтэй харьцуулахад бас 5 промиллоор бага зэрэг өссөн байгаа. Энэ маань бас бидний эрт илрүүлэг нэмэгдсэнтэй холбоотой илүү өвчлөл маань бас нэмэгдэж байна гэд. За бид нар бэлгийн замын халдвар төвчнөө илрүүлэхээс гадна бэлгийн замын дамжих халдварын хавьд судлалыг бол давхар бас авч хэрэгжүүлж байгаа. Тэгээд нийт хавьд судлалынхаа 83%-ийг бол бүрэн бас эмчилж эргүүлжүүлсэн байгаа.